Сайн цаана уу. Өнөөдөр би өглөөний айс ажиллагаанаас тавтандаа хуваалцах чинь. Тастаамдаарай. За би энэ удаа нөхцөлтийн эсрэг шавран хөөсөн цэвэрлэгчээрээ нүрээ угаагаад мөн нөхцөлтийн эсрэг тоникороо нүрээ арчаад цэвэрлсэн байгаа. Эмгэн өмстэй комныхоо чигшүүлэгчийг түргэж байна. Лазерт орсон эмзэгшсэн арьстай болон батгашилт гарсан батхтай сорилттой арьсанд зориулагдсан. Мөн тос сүүн шингэн тоник юу гэдгийг арьсны тэжээл түрхтэй заавал нүүр хүзүү гарандаас түрхжаарай. Уруулаа 7 хоногт 2-3 удаа заавал скрабдж байгаарай. За эмгэн өмстэй комныхоо тосыг түрхэж байна. Хүн болгон өөрийн гэсэн арьсаа арчлах, залуу байдлаа хадгалах өөрийн гэсэн арга техниктэй байдаг. Миний хувьд бол тосоо түрхснийхаа дараа өглөө болгон арай болгон нүүрний йога хийдэг. За завтай үедээ зав муутай ажил ихтэй үедээ бол орой юм уу өглөө юм уу аль нэг үед нь нүүрнийхээ йогаг хийдэг байгаа. За нүүрний йогагаа хийснийхаа дараа арьсандаа өөрийн гараар иллэг массаж хийдэг. Хамгийн сүүлд нь роллер чулуугаараа мөн массажлдаг байгаа. Хэрвээ та нүүрний йога хийж эхлэх гэж байгаа бол нүүрний йога хийж эхлэхээс өмнө заавалжгүй нүүрний тос түрхэж байгаарай гэж миний зүгээс зөвлөмөр байна. За ингээд тосоо түрхээд бэлэн болчихлоо. Энэ бол миний өдөр алган ажилдаа болон шалгаруултанд явахдаа байнга авч явдаг байдлын роллер чулуугаараа 5-10 минут массажлаад. За миний хувьд фаундейшн буюу кремийг өдөр алган хэрэглэгээ зогсоож байгаа. Тухайн яг шаардлагатай нөхцөл байдалд маш нэмэгдэн натурал буюу маш бодаагүй юм шиг харагдаж бодохыг илүү хэрмэлцдэг болсон байгаа. Үнэхээр нүүрэн дээр асуудал гарсан тохиолдолд хэрэгэлдэг. За одоо консилероо баг цэрэг тухан дээр гарсан зүйлүүд дээр түрхэхээр шийдлээ. За таны маань бүгдээр мэдэх ах би Charlotte Tilbury-гийн хөмсгөний гелийг боддог байгаа. За одоо оруулаа Nature Republic-ийн уруулын модгаар тийм. За мейкап маань бэлэн болсон. Одоо үсээ ингээд үлсэн хэсгийг өөрчилсөн байгаа. Тэгээд шүүгээ. Нэг жоохон илүү гарах гэдэг юм бол баатрын зөвлөн гэтэрчдэг. За ингээд миний өдрийн нүүр бодолт тэгээд өсвийн засалт маань болчихлоо. Тэгээд бүгдээрэнд энэ хамт байсан явдал маш баярлалаа. Өдөр тутамдаа болон янз бүрийн үйл ажиллагаанд бас авахтаа тохиромжтой тэгээд цаг хэмнэсэн мейкап басан болов уу гэж бодож байна. Тэгээд баяртай. Yeah, you got that yummy, that yummy, that yummy, yummy. Yeah, you got that yummy,